байх хэрэгтэй. Харин энэ хууль нь одоо гармаар удаад шүү дээ. Одоо уул миний удаар бол би зөвшөөрөөд байгаа байхгүй тий. Үн чи нэг алдаж явуулна тийм ээ ахиж олдохыг хүсэхгүй шүү дээ. Тэгээ энэ одоо тэгээ тухайн хүний өөрөө л байгаа. Тэгээ манай энэ хууль их хуучин бол одоо цаац байсан шүү дээ тий. Дээд хэмжээ гэж байлаа. Одоо тийм хүчингү олгоо эсрэг эдвэд явчихжээ. Тий. Одоо хуульгүй орно, цаазгүй орно гэд миний удаар бол хууль чангал байх тусам энэ бол гайг болох гэдэг. Тэгээ өршөөл бол байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Үнээсээ болох хаа гэж болж байна. Гэтэ байх байлгүй дээ. Хүн л эн чинь би тэгж л бодож шүү дээ. Байх ёстой зүйл шүү дээ. Монгол орн ч одоо нэг цаазын ялгүй орн болно гээл тий. Тэгээ юм болгоныг бас шоромжуулаад хүн болгоныг гэмт хэрэг хийснийг бас тэр чинь та нар саяны нөгөө 3 хүнийг уучлуулсан дээр үнслээд асууж байгаа асуулт уу? Би бол нэг зөв гэж үзэж байгаа. Мэдээж тэр хүмүүс бас үйл ажиллагаа явуулж байгаа. Татвараа нуунд харагдуулсны хэрэг нь бол тэр татврынхаа жамаараа яваад нөхөн байна уу, юу вэ гэдэг тэгэл хүү торгуул тань авдаг юм аа. Тэр хүмүүсээ бас хорж бас болохгүй л те. Би бол энэ уучлал үзүүлсний зөв л гэж үзэж байна. Тэрийг бол одоо өршөөлийн тухай бол одоо гадна дотных ингээд өсөд үзүүлж байгаа шүү дээ. Тэр нэг талдаа бас сайн нөгөө талдаа сөрөг нөлөө байгаа гэж бодсон. Ер нь өршөөлийн тухай хууль байж болно шүү дээ. Тий. Энэ чинь ерөнхийлөгчөл бүрэн эрхийн хэмжээнд бол өршөөл үзүүлж болно, уучлалт үзүүлж болно. Энэ бол ерөнхийлөгч бүрэн эрхийн асуудал шүү дээ. Тийм учраас бол бас нэлээд өршөөл үзүүлэхгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Нэг хэсэгтээ бол одоо өршөөл үзүүлэх зарлиг гаргахад бол ер нь болохгүй юм байхгүй л гэж бодож байгаа. Гэхдээ өршөөл үзүүлэхэд бол учиртай. Бас энэ хэргийн байдлаас урд нь гэмт хэрэг үлдэж байсан ийм ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал одоо өршөөл үзүүлнэ гэдэг бол бас явдалтай. Энд бол аянда хууль боловсруулагч нар зохиц хурмын дагуу тэр хуулиа гаргаад тэгэл одоо гаргана гэжтэй. Нэг бол болохгүй тал байхгүй л дээ. Гэхдээ бол нэг нэлээд одоо анхааралтай өсгөр олон хүн ч одоо хүсч хүлээж байгаа байх. Ийм л одоо бодолтой байна да. Өршөөл үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд хийж хэрэгээс л болох байлгүй дээ. Хүн алж малсан бол өршөөл үзүүлэх хэрэггүй шүү дээ.